За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр үндсэндээ олон улсад ч бай, манай улсын хувьд ч бай, уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үн буурч байгаа нь нэг талдаа одоо тодорхойгүй байдлыг үүсгэж эдийн засгийн нөхцөл байдлыг хөндрүүлж байгаа гэж хэлж байгаа. Нөгөө талдаа бид нарыг яг бодит байдал руу төхүүлэх гээд байна л да. Энэ бол боломж. Нэгэсэндээ бид нар өнгөрсөн жилүүдэд оюутлахоогоос авсан татвар, Эрдэнэтээс авсан мөнгөнүүд энэ 5 толгоогоос олсон мөнгнүүдээр юу хийсэн бэ гэхээр л төсвийнхөө урсгал зардлыг санхүүжүүлсэн. Маш цөөхөн хэдхэн барилга зам тавьсан байх. Тэгээ эргээд ажлын байр бий болгож чадаагүй, эргээд иргэдээ ажилдаа орлоготой болгож чадаагүй. Өнөөдөр бол бид нар хэлсээр байгаад одоо энэ бодит байдал руугаа л шилжиж байна. Төсвийн урсгал зардал хэддээр байх вэ? Энэ үн ханшууд дахиад хэлбэлцэхэд бид нар эдийн засгаа том хэлбэлзүүлчихгүй байх, тэр зохистой хэмжээлүү очих ёстой. За энэ дээр бол түрүүний тэр булган туяа дараагаар ахлуулсан дээр ажлын хэсэг, тэр сангийн сайдаас гаргасан дээр олон хуулийн өөрчлөлтүүдийг бид нэр зоригтойгоор хийх ёстой. Урсгал зардлыг ер нь бол 15 их найдлууд өхүүлж буулгаж байж ижил одоо бид нэр аль нэгэн одоо ашигт матмал уул уурхайн бүтээгдэхүүнээс одоо хамаарал багтаа бол. Тийм учраас өнгөрсөн жилүүдэд уул уурхайн одоо энэ хамааралтай байдлаа бууруулж чадаагүй. Дагаад үн өссөн, дагаад бүх зардлаа өсгсөн. Одоо эндээсээ бид нэр сургамж үлдээж, авч дараагийн тогтвортой байдал руугаа шилжих нь боломж олгож хувирах ёстой гэж бодож байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд нэг харамсалтай зүйл байгаа юм л да. За төсөв бол яг өсдөг, буурдаг. Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулна гэдэг бол ерөөсөө ирээдүйн 3 жилийг хардаг. Гэтэл жоохон хэлбэлцэнгүүт нь л хэдүүлээ төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчилж байдаг. Тэгвэл энэ ирээдүйн 3 жилийн хэлбэлцлүүд дээр хэн дээр хариуцлага тооцох юм? Ирээдүйн мөрөөдөл гэж хэлээд байгаа. Мөрөөдөл биш шүү. Мэргэжлийн баг гаргаж ирээд тийм болгож удирдах ёстой гэж байгаа. Эдийн засгаач буруу хараад ах шиг байна. Өнөөдөр эдийн засгийг засгийн газрын орлого зардал гэж харж байгаа бол андуураад байна. Энэ засгийн газрын орлого зардал дээр нэмэх нь иргэд бизнесийн орлогоодыг нэмжиж хүлээлтээр эдийн засгийн механизмын аргаар энийг бид нар удирдах тэнд хүргэж чадна гэдэг амлалт шүү дээ. Тэгжээж энэ амлалтын бичиг баримт гарч ирж байгаа. Амлалтаа хийж чадахгүй, энэ бичиг баримтаа хийж чадахгүй бол яаж хариуцлага тооцох юм? Тэгэхээр өнөөдөр энэ төсвийн хүрээний мэдээллийг ингээд төсөв жоохон өөрчлөгдөнгүүт л өөрчлөөд байдаг. Төсвийн доктортой байдлын хуулийг ингээд өөрчлөөд байдаг. Энэ докторгүй байдал чинь өөрөө бид нарыг ямар ч эдийн засгийн алсын хараагүй бодлогогүй болгоод байгаа. Тэгээ энэтэй холбогдуулаад нэг хэдхэн асуултыг асууя. Тэнцвэржүүлсэн үн алт нүүрс зэстэр хэд хэдээр тооцсон бэ? Ер нь бол зах зээлийн үн хэд байгаа? Миний харж байгаагаар бол энэ нүүрсний тэнцвэржүүлсэн үн зах зээлийн үнээсээ өндөр байгаад байгаа. Тэгвэл тэрийг нөхөх сан нь байгаа мó? Нэг ёсондоо зах зээлийн үн огцон мунж байгаа үед тэнцвэржүүлсэн үнээр тооцдог энэ аргачлал нь орлогыг хий өсгöd байгаа юм шүү. Энэ дээр ямар дүгнэлт хийсэн? Энэ дээр өөрийн гэсэн үндэсний аргачлал байна уу? Тэр байтугай олон улсын зах зээлийн үн Монгол улсын одоо худалдах чадвартай хамааруулаад Монгол улсын экспортын үн хоёрын бас хооронд үнийн зөрүү байгаад байгаа. Энэ зөрүүг яах вэ? Тэнцвэржүүлсэн эдийн засгийн үн буурах асуудал дээр хэрвээ дүгнэлт хийсэн бол энийг ер нь цаашид яаж явах юм? Ер нь цаашдаа ингээд төсөв өөрчлөгдөх үед бид нар төсөв хүрээний мэдээлэлээ өөрчлөөд байх юм уу гэдэг ийм асуудал байна. Дээрээс нь манай улсын өр буурах юм уу? Одоо бид нар алдагдaltaа төсвөлөө орчлоо, гарцаагүй байдалд. Гэтэл дотоодын тэтгэврийн дэжлэх байдлаар өрийг чинь бууруулна гэж ингээд тооцоолж орж ирээд байгаа. Валютын анш өсөд байдаг. Хэрвээ алдагдaltaа төсөв батлаагүй байсан бол дахиад За хариулт өгье. Эдийн засгийн хөгжлийн яам 4-р эндэр. За гишүүний асуултанд хариулъя. Төсвийн хүрээний мэдээлэл бол дунд хугацааны төсвийн макро эдийн засгийн төсөөлөөс гадна бас давхар бодлогын чиглэлүүд явж байдаг. Таны хэлж байгаа одоо зардлын түвшин дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувьд нь хадгалах уу, бууруулах уу, яг алдагдaltaй байх уу гэдэг ийм бодлогын шин чанартай тоонууд байж байгаа. За жишээ нь таны хүндсэн сая урсгал зардлын асуудал байгаа. За биднээс энэ тооцоолоор 26 онд урсгал зардлыг GDP-гийн 24, 27 онд 23, 28 онд 22% болгож бууруулна гэсэн. Энэ бол яг бодлогын чиглэлийн нэг жишээ нэг. Урсгал зардлыг бууруулна гэдэг маань өөрөө GDP-д эзэлж байгаа хувийн хвшлийн ил хувийг нэмэгдүүл төрийн оролцоог багасгах гэсэн бодлогыг агуулж байгаа.
За яг хуулийн заасан хязгаар нь бол 30% байгаа. Яг энэ тодорхой тоонууд нь бол цаашаа төсвийн тодтгол төсөв хилцүүгээр яригдаад явна. За усын төсвийн орлогыг тооцохдоо тэнцвэржүүлсэн үнийг буюу бодиттой нэг зах зээлийн төсөөлсөн үн хоёрын аль багаар нь тооцдог. Нүүрсийн үн бол одоо түрүүн тэнцвэржүүлсэн хуулийн заасан томьёогоор боддог дүнгээс бага байгаа. Тэгэхээр энэ нүүрсний үн бол тэнцвэржүүлсэн үн нь $133, жишээх $8,341 гэж 2026 он тэнцвэржүүлсэн үнээр тооцогдож байгаа. За биднээс төрөнд дурдсан нүүрсний хөөнийг $70 авсан байгаа. За жишээх $9,200 тооцсон байгаа. Алт бол нөгөө нэг тэнцвэржүүлсэн тооцдоггүй хуулиараа. За, банзрагчийн төвшин гишүүн тодруулжсоё. За ер нь бол алт өөрөө тодорхой дотоодын нутгийн эзлэх хувийн шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар энд тэнцвэржүүлсэн үнд орохгүй байгаа боловч бодит эдийн засаг дээр орох зайлшгүй шаардлагатай байгаа шүү дээ. Яг одоо тэр алтны дээр орц хольцуудын яг зөв гаргаж ийн үгүй гэдэг асуудал өнгөрсөн төсвөөр яригдчихл байсан. Энэ дээр ямар дүн шинжилгээ хийсэн. Тэгээ өнөөдөр эдийн засаг төсөв буурлаа гэхээр алтаал ярьж байгаа үсттэй. Тэгсэн мөртлөө энийг одоо тэнцвэржүүлсэн орлого тооцохдоо тооцохгүй байна гэдэг чинь ямар бодлого юм бэ? Тэр өрийг яаж бууруулна гэж тооцож байгаа. Ер нь бол алдагдaltaгүй төсөв баталснараа засгийн газрын өрийг одоо 2,80 төгрөгтэй тэнцэх хэмжээний доллараар бууруулсан. Тэгэхээр энэ эдийн засгийн хөгжлийн одоо яамнаас энэ өрийг ер нь яаж тогтвортой бууруулах юм? Урсгал зардлыг аль түвшинд байж бид нар уул уурхайн бүтээгдэхүүний үнийн одоо хамаарал багтаа болох юм. 3 дугаар дахиад энэ тодорхойгүй байдал гэж байна. За, сангийн сайд болдын чагтаа хариулт өгье. За, төвшин гишүүний асуултанд зөв нэмэлт мэдээлэл өгье. Тэр алт бол ийм учиртай юм байна. Тэнцвэржүүлсэн үн тооцдоггүй учир нь дотоодын бүтээгдэхүүний 2% одоо давсан төсвийн нөлөөлөлтөө ийм түүхийдүүд дээр л энийг одоо ачаад бөглөө гэж тэнцвэржүүлсэн үн тооцдог гэсэн үг. За, алтны хувьд бол төсвүүдээр нөлөө бол маш одоо нүүрстэйгээр харьцуулах нь бол маш бага. За, одоо онцолж алт 3.1 яриад байгаа маань ерөөсөө валютын нөөцөн дээр юм байна. Төв банкн дээрх валютын нөөц. Энэ бол Монгол улсын валютын нөөц. Одоо тоон нь үндсэндээ одооныхаа аншаар бол энэ бараг $100 сая болчиход байгаа байхгүй нэг тонн. Бид өмнө нь одоо 22-23 тонн жилдээ авч ирсэн өндөр үеуд байгаа. За одоо бид яг тэр хэмжээнд л хүрчихэд манай валютын нөөцийг бараг 2 дахин нэмэхээр юм боломж байгаа байхгүй. Одоо 20 тонн авчихад л 2 тэрбум. За, жавхлан сайд гүйцээж хариулъя. Тийм учраас алтан дээр бид өндөр ачаал бөглөгөд байгаамаа. Тийм харин зүгээр энэ ханш өндөр байна гэдэг төсөв дээр их ачаал одоо ачаал бөглөгөд энэ алтыг дагуулад төсвийн орлогыг нэмэх төрөл улмал эрсдэлд оруулна. Тийм учраас аль болох төсвийн нөлөөллийг нь бол бага тооцож агуулна. Валютын нөөцөн дээр л ачаал бөглөх ёстой. За, өөрийн хувьд бол одоо юу гэдэг энэ одоо 1.2 их найдын юм алдагдaltaй төсөв батллаа гэд тэр хэмжээр өөр бол нэмэгдэхгүй шүү дээ гүшинэ. Энийг бид аль болох одоо төрийн сан дээрээс одоо санхүүжилтээ хийгээд ингээд төрийн сан дээрээ жоо ачаал аваад явна л гэсэн үг гэдэг. Технээс л өөр бол нэмэгдэхгүй.